1769 онд газар дундын тэнгисийн Корсика хэмээх жижиг арал дээр нэгэн хүү мэндэлжээ. Нэрхүү хожим Европын газрын зургийг өөрчлөх хүн болох байв. Түүний нэрийг Наполеон Бонапарте гэдэг байсан бөгөөд дэлхийн нийтэд түүнийг энгийн нэр нь Наполеон хэмээн мэддэг болсон юм. Тэр хааны удмын хүн биш байлаа. Тэрэ чинэлэг гэр бүл төрөөгүй. Тэрээр Корсикийн жижиг язгууртан гэр бүлийн хүү бөгөөд 8 хүүхдийн нэг нь болж өссөн. Түүний гэр бүлд алт мөнгнөөс илүү хүсэл тэмүүлэл гэдэг зүйл үн цэнтэд тооцогддог байв. Тэр Франц хүүг харсан хинч энэ хүү нэгэн өдөр өөрийгөө Францын эзэн ханаар өргөмжлөнө гэж огт төсөөлж чадахгүй байжээ. Амьдралын ихэнх үе ба боловсрол. 9 настайд залуу Наполеон Францын их газарт байрлага цэргийн сургуульд илгээдэг. Тэр биеэр жижигхэн Франц хэлээр Корсик аяллагт ярьдаг байсан тул чинэлэг ангийн нөхөдөд байнга шоолуулдаг байжээ. Гэвч түүнд тэдэнд байгаагүй нэг зүйл байсан нь няцсгүй анхаарал төвлөрлийн чадвар байв. Дээрээ математик түүх, ялангуяа Юли Цезар болон агуу Александр зэрэг суудж инжтийн аян дайны тухай намд өөрийгөө бүрэн зориулжээ. 16 наснда сургуулаа төгсөж Францын их бууны ангийн офицер болов. Харин 1789 онд бүхчд өөрчлөгдсөн юм. Францын хөвсгөл гарах нь тэр. Хуучин хаан засаг нуран унаж Францус эмх замбараагүй байдалд автав. Харин энэ үед хурц ухаантай их амбицтай залуу цэргийн хувьд энэ эмх замбараагүй байдал бол боломж байлаа. Эрх мэдэлд хүрсэн нь 1793 онд Наполеон анхны том боломжоо олжээ. 7 хотын бүсэлтийн үеэр түүний их бууг тун чадварлагаар ашигласан тактик нь хаант засгийг дэмжигчдийн бослогыг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр ердөө 24 настайд бригадын генерал цол хүртжээ. Дараагийн хэдэн жилд түүний нэр хүнд улам өсөн нэмэгдэ. Тэр Францын армийг Итали руу удирдан орж дайсанда төсөөлж чамжааг хурдтай хөдөлж хамгийн санаанд ормгүй газарт цогт өгснөр ялалтад дараалан байгууллаа. Гэвч дараа нь Египтийн аяндаа эхлэв. Зэргийн хувьд амжилтгүй төгсөн чинь Наполеоныг эх оронд нь үндэсний баатар болгосон аяндаа байв. Франц улсад доктор үгүй. Засгийн газар сулдорой байсан учраас Наполеон энэ боломжийг ашиглав. 1799 онд тэр зоригтойгоор төрийн эргэлт хийж одоогийн засгийг нь төлхөн унгаан өөрийгөө Францын тэргүүн консул болгожээ. Тэр дөнгөж энэ үедээ 30 настай байв. Харин одоо тэр бүхэл бүсэн улсыг удирдах байлаа. Францын эзэн хаан Наполеон зөвхөн захирахыг хүсээгүй. Тэр Францыг өөрчлөхийг хүссэн юм. Тэрээр хууль эрх зүйн тогтолцоог шинжилж, хуулийн өмнө тэгш ирэх, өмчийн хамгаалалтыг үндэс болгосон Наполеоны хуулийн эмхэтгэл буюу Наполеоны кодексыг бий болгожээ. Энэхүү хуулийн зарим хэлбэр өнөөдөр ч дэлхийн олон орны эрх зүйн тогтолцоонд нөлөөлсөөр байна. Мөн тэр эдийн засгийг шинжилэн зохион байгуулж, Францын банкыг байгуулж, төвлөрсөн бөгөөд үр ашигтай төрийн тогтолцоог бий болгожээ. Гэвч Наполеоны хүсэл тэмүүлэл үүнээс өндөр байв. 1804 онд Парисын Нотр-Дамын сүмд болсон сүр жавхлан жосолын үеэр тэр тэдмийг Бабломын гараас авч өөрийн толгой дээр өөрөө залсан юм. Тэр одоо ердөө генерал биш болсон байлаа. Тэр бол эзэн хан Наполеон 1 болсон юм. Европыг байлдан дагуулсан нь. Үүний дараа нэгэн бүхэл бүтэн 90 үеийг тодорхойлох дайнууд эхэлжээ. Наполеоны их айрам Европ даяар айдас төрүүлэм хурд ур чадвараар давшин өнгөрөв. 1805 оны Австралийн тулалдаанд тэр олон төвчдийн үзэдгээр хамгийн агуу ялалтаа байгуулсан юм. Австри болон Оросыг нэгдсэн армийг нэгхэн өдрийн дотор хуурч мэхлэн ботн иргэжээ. Итали, Германы ханилгууд, Испани, Польш зэрэг орон Францын нөлөөнд орлоо. Оргил үед Наполеон Европ твийг бараг бүх хэсгийг шууд захирч эсвэл ноёрхож байв. Гад эзэн хаад түүний нэрийг сонсоод жижирдэг байлаа. Гэвч Наполеон өндөрт гарах тусам олон дайсан бий болгож түүний хүсэл тэмүүлэл улам аюултай болж эхэлсэн юм. Оналт 1812 онд Наполеон амьдралынхан хамгийн сүйрэлтэй шийдвэрийг гаргав. Тэр 400,000 гаруй цэрэгтэйгээр Орос руу давталсан юм. Оросын арим шийдвэрлэх тулалдаан хийхээс зайлс хийж ухрах зураа өөрсдийн газар нутгийг хүртэл шатааж байв.
Наполеон Москва хүртэл маршлан орсон ч тэнд очиход хот эзгэрч шатаж байлаа. Дараа нь Оросын хатуу ширүүн өвлөөрөв. Өлсгөлэн, хөлдөлт, дасралтгүй отолт довтлогоо түүний армийг сүрүүлжээ. 100 мянга хүрэхгүй хүнлэ боцож чадсан юм. Энэ нь төгсгөлийн эхлэл байлаа. Ялагдаж хүчин суларсан Наполеон 1814 онд хаан ширээнээс татгалзаж Элба арал руу цөлөгдөжээ. Гэвч 1815 онд тэр оргож Францад иргэн ирж 100 өдөр хэмээн алдарсан богино боловч драматик хугацаанд дахин эрх мэдлэл сэргээсэн юм. Гэхдээ бүх зүйл Ватерлоод төгсөв. Ватерлоо ба цөллөг. 1815 оны 6 дугаар сарын 18-нд Бельгийн нэгэн жижиг тосгоны ойролцоо Наполеон Веллингтоны гүнгийн удирдсан Британи болон Пруссын нэгдсэн аримтай тулгарлаа. Өдөржин үргэлжилсэн ширүүн тулалдааны эцэст түүний арим бүрэн бодож цохигдов. Энэ удаа түүнд зүгтах боломж байсангүй. Британчууд түүнийг өмнөд Атлантын далайн дундах алслагдсан гэгэн Хелена гэх арал руу цөлжээ. Тэр газар дэлхийн бараг бүхнээс хэдэн мянган километрийн зайд оршдог байв. Тэнд эзэнт гүрэн айрам эрх мэдлээсээ салсан Наполеон амьдралынхаа сүүлийн жилүүдийг дурсамжаа бичиж, ерөвсөн амьдралынхаа мандалт ба уналтын талаар эргэлзүүлэн өнгөрүүлжээ. Тэр 1821 онд 51 наснда нас барсан юм. Наполеон Бонапарт жижиг арал дээрх даруухан язгууртан гэр бүлээс гарч ирэн бүхэл бүтэн твийн эзэн болсон ч эцэст нь бүхнээ алдсан юм. Гэвч түүний өв түүнтэй хамт үгүй болоогүй. Түүний боловсруулсан хууль өнөөдөрч улс орнуудын тогтолцоонд нөлөөсөр байна. Түүний цэргийн стратегийг дэлхийн цэргийн экономид одоо ч судалсаар байдаг. Тэр нэгэнтээ алдар нэр төр зурах, харин мартагдах нь мөнхийн хэмээн хэлж байсан удаатай. Төөх нэг зүйлийг баталсан юм. Дэлхийн ертөнц түүний нэрийг хизээч мартаагүй.